Тавсар. Сайн бацхан нөхдөд ээ. Сайн байна уу? За өнөөдөр бүгшин танартаа хүн багчны хичээл орж байгаа. Заяас. За сайн хамсна. Яасан нэг үү? Үтэн. Тийм биш үү? Яг нэг яасан юм шиг байна. Шүтэн утсан юм шиг байна шүү дээ. За тэгвэл нэг гэрээс нэг хүн ирсэн юм уу сте? За тэгвэл нэг хүүхдээ хараа сайн амжилттай. За. За ингээд найз нь яасан мэн үү? Тэгвэл багш нь та нараас нэг зүйл асууя. Шүд ер нь яагаад өгддөг гэж бодож байна? Сайн байна. Чихэр, шоколад, ундаа, зармаг гэх мэтийн зүйлсийг яасан байх нь вэ? Хэрэглээд яасан байх нь вэ? Шүдэн өгсөн байна, тийм ээ? За сайн байна. Тэгвэл өгдүүдээ Хилдэг хэрэглэхээр шүдрөө нь яасан байх нь вэ? Шүдрөөнд хорхоо орсон байхаа тийм ээ? Сайн байна. Доктортлын нийтэд тэгсэн чинь шүдэн яагаад байгаа юм? Өдөөд байгаа юм биш тийм ээ? За тэгвэл хүүхдүүдээ манайхаа. Амиртнаа бид нар тэгвэл чихэр шоколадыг ер нь хэрэглэж болох уу? Болно тийм ээ? Маш сайн. Тэгвэл хэрэглэснийхээ дараа яах ёстой юм бэ? Угаахгүй байгаа гэвэл яах юм? Өвчтэй шүттэй болох юм биш үү хүүхдүүдээ? Тийм хүүхдүүдээ? Магадгүй угаахгүй яваад байвал өстой муухай шүттэй. Хүүхдүүн дээрээс нь гоё сайхан харагдахгүй байх нь шүү тийм ээ? За тэгвэл яах нь вэ? Бид нар чихэр шоколад хэрэглэснийхээ дараа тэгвэл яах ёстой юм бэ? Хэрэгж болно гэхдээ хэрэглэснийхээ дараа маш сайн угаах ёстой юм байна. Гэхдээ шүд угаахтай бас яах нь вэ? Маш сайн гар угаах дараа гэдэг шиг яах нь вэ? Зөв дараалалаар угаах хэрэгтэй байна. Тэгвэл бид нар зөв дараалалаар угааснаар яах нь вэ? Эрүүл шүттэй болсон. Ийм гоё цавцайсан цагаан, эрүүл, сайхан шүттэй байх нь шүү тийм ээ хүүхдүүдээ? За тэгвэл өнөөдрийн хичээлээр багш нь ямар хичээл орох юм шиг байна хүүхдүүдээ? За шүдний тухай юм шиг тийм ээ хүүхдүүдээ? Шүдээ? Шүдээ угааж хийцгээ гэсэн чи бодох юм үү?